Facebook орчинд 2026 оны 4 сарын 18-нд No Drag гэдэг нэртэй пэйж дээр уралдаан зарлагдсан. Giveaway гэдэг. Тэгээ шагналын сан нэлээд өндөр. Тэгээ сонирхоод оролцсон. Шагналын сан хэд вэ гэхээр супер шагнал 1-р байр 2 сая 500 мянга, 2-р байр 1 сая 500, 3-р байр 1 сая төгрөгийн бэлэн мөнгөний шагналтай. Дуус хугацаа нь 2026 оны 5 сарын 25 хүртэл. Тэгээд иймэрхүү онлайнд явж байгаа тэмцээн цагаа айгу нарийн заадаг байхгүй. Өдөр 13 цагаас лайваар шалгаруулаач гэдэг юм уу. Эднийх цаг ерөөсөө хийгээгүй. Танах ажиллангаа шалгаруулах юм бэ? Одоо хэдэн цагийн үе шалгаруулах юм бэ? Одоо мэдгүй тэр магтуу бас асуулт та. Би одоо ямар шалгаруулж байгаа. Тэгээд энэ тэмцээнд оролцохдоо бүтэн сар хагасын турш өнөөдөр 2026 оны 5 сарын 25-ны өдөр шүү дээ. 2026 оны 4 сарын 18-ны өдрөөс эхлээд би сар хагас Facebook дээр ажил болгож, цагаа гаргаж, бүр зардал гаргаж органикаар 566 лайк цуглуулсан. Миний Facebook хаяг мөнхцөл гэдэг энэ цэнхэр нэмттэй ийм хаяг байгаа. 3 найзаа меншн хийсэн. Киноны 1-р анги үзээ төрсөн сэтгэлдээ бичсэн. Харт амх хажуу хаалганд байгаа шүү гэдэг. Киноных нь мессежийг би бол тэгжил ойлгож байгаа. Харт амхны аюул бидний дэргэд байгаа шүү. Бид нар олж харах хэрэгтэй. Тэгэд энэ тэмцээнтэй холбоотой ямар шодрон бүс зүйл болж байна вэ гэхээр зохион байгуулагч нартай 4-5 хоногийн өмнөөс би холбогдоод хэлсэн. Ягаад гэвэл 2-3 хаяг автобот ашиглаад илүү лайктай болоод богино хугацаанд би бол бүтэн сар энэ гэж зөвлөдөг байгаа шүү дээ. Тэгэхэд 24-48 цагийн хугацаанд богино хугацаанд хэмжээний лайк цуглуулсан мэдээллийг би зохион байгуулагч талаас нь гаргаж өгч байгаа. За ингээд автобот ороод шүү. Ууг нь туршлагатай маркетингийн баг бол пэйж дээр анханасаа энэ шаардлага дээр бичиж өгчдөг байхгүй. Автобот даруулахгүй, автлайк даруулахгүй, автлайк автобот нэг ширхгийл даруулсан хонол тэмцээнээс хасна гэдэг нарийн дүрмээ туршлагатай маркетингийн багийнхан зааж өгдөг юм. Бот гэдгийг бид нар одоо нотлох ч юм уу, батлах ч юм уу, тим юм манай шалгуулалтын дээр нэгдүгээр таахгүй. Хоёрт гэвэл бот гэдгийг бот байна гэдэг ингээ орилоод тахлаар нь би тэгвэл чи ингээд өөрөө наатахаа нотлох гэсэн. Харамсалтай No Drag онлайн гэдэг орон сайхны киноны энэ A-Artist Pictures Woo харт амттай тэмцэх албаны хийсэн киноны маркетинг ажлын хүрээнд эдгээр юм мэргэжлийн бос ингээд ажил хийсэн даа гомдоод байгаа маа. Тэгээд би бол 1-2 дугаар байр өнөөдрийн байдлаар өчтөр шөнийн тэгтэг цаг 12 минутын байдлаар тэгтэг минутын байдлаар өглөө 9 цагийн байдлаар цэцэн би хамгийн их лайктай 1-2 дугаар байрыг эзэлж байгаа. Тэгээд хамгийн сонирхолтой инээдтэй мэргэжлийн бос юм нь энэ дээр харагдаж байгаа. Энд юу байгаа вэ гэвэл Алтан туяа Төмөрбатар гэдэг энэ жүжигчин найруулагч ихч байт юм байна. Тэгээд энэ ихч маань өчигдөр шөнө энийг би ингээд өглөө хийвсэн цагтайгаа 2026 оны 5 сарын 25-ны өглөө 9 цаг 25 минутанд хийвсэн байгаа. Энэ постыг харуул 6 цагийн өмнө буюу өчигдөр шөнийн 3 цагт аль хэдийн тэмцээний хугацаа дуусаад шөнийн 3 цагт хувийн хаягаараа No Drag онлайн гэдэг кино giveaway хугацаа сунглаа. Мэдээллийг маргааш No Drag пэйжээр гэдэг юм 2 лайк. No Drag гэдэг пэйжээр тэмцээн зохиочоод ийм алт байсны ийм пэйжээр тэмцээн зохиочоод 12,000 хүнд мэдээлэл өгчөөд 10 гаруй хүн оролцож байхад гинт энэ кинон шатлаа гэд ашиг орлого олсонгүй бидний төсөөсөн шиг сайн явсангүй гэдэг шалтгаанаар энэ өөрөх нь үг шүү. Би утсаар ярьсан. Кинон шатах гад байна маркетингийн төсөв нь хүрэлцэхгүй байна гэд гинт ингээд бидний ингээд цаг хугацааг ашиглаж маркетингд ашиглажаад ингээд шагналлаа өгөхгүй ингээд юм бултах үйлдэл юм уу те ийм амар мэрэгжлийн босоо байхгүй. Би харин No Drag-ийн админ биш байхгүй юу? Тэгээ би устгацсан шүү дээ сая. Тэгээ би сая ингээ вүүтэй яриад мактубын хүмүүс нь өөрсдөө ингээд тэндээс ч гэсэн орж ирээд админы хаягаар зараа оруулъя. За энийг ингээ шалгаруулдгаараа шалгаруулъя. Тэр дээр нь харин бас их гайхаад байгаа байхгүй юу? Одоо ингээд энэ киноны тэр чанар гэж ярих юм бол одоо ингээд тухайн пэйж руу та хэд цахим орчинд ингээд No Drag гэдэг пэйж 12,000 дагагчтай пэйж байгаа. Би энэ Woo гэдэг үгэнд хараа шууд итгэж байгаа. Би ч нөөрэ Woo-гийн үнэн хэрэглэгч. Манай гэрт би Univision ашигладаг. Univision-гийн single интернет Woo-гийн аппликейшнийг би зурагтан дээр ашигладаг. Энд цаана Mobicom гэдэг компани байгаа. Би Woo гэдэг үг хараад шууд итгэж штэ. Яаж хэрэгэлцэх юм бэ? Яг л 25-ны өдрөө шударгаар шагналаа өгөх байх гэж бодоод тэгээд энэ A-Artist Pictures Woo харт амхтай тэмцэх алба гэдэг хийж байгаа. Тэгээд би бүр ингээд надад одоо би ингээд хардж байгаа. Одоо энэ харт амхтай тэмцэх албанаас магадгүй санхүүжил төсөв нь гарсан ч юм билүү те. Би одоо энэ A-Artist Pictures-ийг жишээлбэл ажиллахтай тэмцэх газар шүү гэж болж байгаа байхгүй. Манайх чи энэ чинь би энийг хариуцдаггүй шүү дээ. Энэ чинь No Drag дээр тусдаа маркетинг агенц байгаа Мактуб гэдэг. За. Би шалгаруулдаггүй байхгүй юу. За тэгээд тэр админы чинь пэйж чи админ нь би биш. Миний сонсноор бол энэ кинон дээр одоо жишээлбэл OY Pictures гэдэг юм уу те өөр чанартай уран бүтээл хийх мэрэгжлийн чадвартай хамт олон
орох боломжтой байсан гэж аахгүй. Нэг жижигхэн тендер маягийн юм явсан ч юм уу эсвэл шууд худалдаа авалт байсан ч юм уу. Тим ийм алтан бос мэдээлэл надад байгаа аахгүй. Гэтэл энэ алтан туяа гэдэг хүн танил талаа ашиглаж те өөрийнхөө таньдаг энэ албан тушаалтангаар дамжуулж энэ киног авсан ч юм би мэдэхгүй. Тэрийг шалгах байгууллагын жишээлбэл шалгаж болохоор аахгүй. Иймэрхүү асуудлууд байгаа. Тэгээд их гайхаж, гомдож юм тийм.